Холым бүдгхэн цагийн хоньны нэхин үлгийч энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж эзнээсэн одоо асуу. Тохон чинэхэн нялх үед минь толгойн дээр зүлттэй байсан эскигээр хайчилсан үнийг чи эзнээсэн одоо асуу. Шүтлэгтэн биш гэлээч би шүтдэг ганцхан шүтэнтэй. Огторгой тэнгэрт би шүтдэггүй. Одон гарагт би шүтдэггүй. Амголон ташган байгалийн сүрд үзэгдэлд би шүтдэггүй. Одны хэл ам хараал ерөөлд би шүтдэггүй. Нүдэнч хов тавиланг би шүтдэггүй. Нүгэл боём бурхан чөтгөрийгч би шүтдэггүй. Би эмэгтэй хүнийг шүтдэг. Би их хүнийг шүтдэг. Би ээжигээ шүтдэг юм. Би гагцхүү би гэдэг дотоод ертөнцийн минь бие минь хүчин чадлын минь биштэд этгэх итгэлийн минь бүтээсэн ааугайг тэр уран хүнд амьд баримл амьд зураг амьд дууг бүтээж бурхан багшаасч эд чадлаар андавсан бурд үстэй бяцхан эмгний өмнө өөрийн ирэхгүй сөхөрнөм. Онцаг хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр онгон илгэндэн намайг тэрч өсгсөн юм чи. Онгож үлдсэн аавын орон дээр яруу найргийг бүүвэлж өсгсөн ичи минь. Учирсан бэрхийн өмнө унад сөгдлгүй улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжлаггүй. Хэлхээс улд нулимсан бүүэн дуулгаж хэнтийн утгийн боржгон тал дунд айлын ганц баг нь болж явахтан энэ хүн арайч ийм эмгэн байгаагүй юм. Өнөө харахна намрын навчиг өчүүхэн шар эмгэн. Намрын навчиг өчүүхэн шар эмгэн. Намрын навчиг биш хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсан. Найган дэлгэрч явсан хаврын цэцэг байхад 81 сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад насан залуу шүдэн нүрэн ухаан нь саруулхан байхад нар шиг залуусаа сар шиг гэрэлтэн эрвэхий шиг эргэж хоргож байхад алтан дэлхийн бүсгүй хүний адар мадайхан хувьзя ард гаралтай энэ хүнээр арай хатуу тогссон юм. Гал цог шиг залуу насны ган төмөр шиг бий цогцос ганган үзэмж онгон хайрыг гар таталгүй хайрлсан мөртлөө хамтад нь бас хар толгойн цагаан болтол нь хайрын сэтгэлээр үрд өнчрөх хатуу тавилан заяасан байна. Эстэн хас панцчин шиг эрхэм дотноос аригчин шиг элдвтэй хорвоо миний ичигийн элэг зүрх рүү цөм ишгэлж ирийн булааж гэрийн хоослоод анхрын үрсийн тэрвүүлээд эрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөнд эргэж харлаггүй орхисон байна. Цаг өөр байж, цагаан гурал үүтэн хуарнаас үнэтэй байж, цай алт шиг талах мөнгө шиг байж, затгалан панцчид эзэн хаан шиг байж, богойч бөгжнийхэн оронд будааг шангаар нэвширхэгээр нь тоолох дөхөж байж, эмэг даруулганы норонд ирээн даваа гуртаар нь биш утсаар нь хэмжиж хахаж байж. Тэгвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дан цусд шангаар хэмжиж чадаагүй юм. Дэвчээрийн итгэл хоёрыг тэр жилүүд шуугаанд зээлдэрэн худалдаж амжаагүй юм. Эрчүүдийн худал өмнө өгөнд итгэж эрдэнэ усан залуунаас худалдаагүй чи минь хуруугаан цоорч нуруугаан бүхийтэл ажил хийж эргэх дөрвөн үлрэлд орон гэрэн ганцаараа дэжээсэн. Хөтөн харан хойшин хотны захад чон ойлоход хүүхдүүдэн айлахгүй юм шүү гэхдээ өрөн айгааг өдөр үзүүлж сүхэрэн сууж дэсгэд бэрх салхи шуурганаар жагдагнаа санзуурч тэнгэр нэргсэн ширүүмэн дөрнөр үр хүүхдэн харамлан халхалж тэмээгээр орон газар очиж чихэр авчирч тэр жилүүдэд биднийг юугаарч дутаалгүй хүн болгосон. Бид энэж баясаж хөөрч илэг бүтэн өсцгөөс юм. Биднээс нуугдаж харин хаяа ичим нь ойлж биднийг хүн болгосон юм. Ээжийнхэн зовлон мэдхгүй бид байн лаавгаа нэхэж элэг зүрхнийхэн шархыг урж хөндөж хүн болсон юм.
Гэвч амьдралд өвдөх сөхөрлөгүй гэрийн ганц алтан баг нь болж гэргийн хүнд заяасан хүнд ачааг үүч гэрэлт хөшөөмит бат зогсож чадсан юм а эчи минь. Одоо болж дэ цайлуул. Ой ухаан номера аймхай болж. Олон хүүхдээ амархан баярлдаг, амархан гомддог болж. Ойцсон цаандан цацдаг, өмгсөн хоолндоо зогсдог болж. Үг хэлхлээр буруудуулаад хатуурдаг болж, үнс сужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж, үүлэн сүдэр дайрахад даардаг болчихож, үдийн цай холдохыг даадгүй болчихож. Эмч хүн байгаагүй юм шүү дээ гэж ичигийн тухай хүн бүхэн ярина. Ийм байгаагүй нь үнэн. Ийм болгосон хүн нь би байна. Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээнгүй. Тэнгэр шиг уужим дэвчээр тэдэн, тэнгис шиг гүн нинжин сэтгэл тэдэн, эгэл энэ хүнийг би шүтдэг юм. Энхри сэтгэлтэн олон чиг надад миний ичи шиг байгаа ч билүү. Их хүн олон чиг намайг миний ичи шиг хайрлаач билүү. Эрви эндэж тэнгэр тулмар хэрэгдэг дэвч ирэх багих шиг минь уучланхан суудаг. Эвдэрч хүний нүдний улай болсон ч хэвидэ эрдэнэ мэд үрмэн гэж энхрилэн байдаг. Энэ миний шүтэн. Сос үдий болтол өвдөх сөхрөөгүй өнөмөнх ганц миний шүтэн. Өнөөдөр нам нарын авчиг болсон өчүүхэн шар эмгэн ичимэн миний шүтэн. Хөр би юу шүтэх юм бэ?